Ерөөсөө энийг авах газар байхгүй. Одоо нэг юу бол хайж байна. Гэдэс хоньны цувта хайж байна. Одоо энэ хаях гээд энд байж л байна ерөөсөө. Хаяхта мөнгөөр авч хайж байна. Хогондор хайдагч газар болтгоо одоо. Тэгээд энийг чинь малчт нь ойлгохгүй энд авчраад өндөр үнээр шахан гээл. Одоо тэрээс төр оролцсон болгон дампуураад байна шүү дээ. Яагаад адууны ярьсыг бид гаргаж болтгүй. Үзэгчдээ IC цэгийн энэ удаагийн сурвалжлага имэйлт дээрс бэлтгэн хүргэж байна. За одоогоос 3-4 жилийн өмнө хөр адууны арьс шир за 50-аас 80 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагддаг байсан. Улмаар ерөнхийлөгч асан одоогийн улсын хурлын гишүүн Халтмаагийн Батулга тухайн үед дотооддоо арьс шир хагас боловсруулах үйлдвэр барьж экспортыг зогсооно гэх шийдвэрийг гаргасан. За үүнээс хойш өнөөдрийн байдлаар тус шийдвэр хэрэгжсэн зүйлгүй. Яг одоо миний харагдаж байгаачлан адуу өхрний арьс шир үнгүйдэж хогийн цэг дээр хаягдахад хүрчээ. Өхөр адууны арьс хэдэн төгрөгийн үнэтэй нь ер нь авч байгаа юм уу энэ? Одоо нэг гадагшаа гарахгүй болохоор авч байгаа газар байхгүй шүү дээ ерөөсөө. Адууны арьс чинь 8,000 төгрөг, өхрийн арьс нь 5,000 төгрөг. Тэгээд ерөөсөө бараг л голцоо одоо хогруу л явж байгаа шүү дээ ерөөсөө. Дотоодын үйлдвэртэй нь одоо энэ Монгол чэнжүүд нь хоорондоо нэг юм жаахан жаалжуул юм авахгүй. Одоо тэгээд бүх юм чил одоо гудамжинд хог болоод явж штэ. Өмнө нь болохоор арай гайгүй өндөр үнэтэй үйлдвэр ширгээгээд тусад нь аван тэр чинь 50-60 мянган төгрөг байлаа. Нөгөө жижиг ширмэн болохоор бас нэг арай гайгүй үнэтэй байсан штэ. Одоо бол ерөөсөө тэр үн ханш гэдэг юм байхгүй болсон ерөөсөө. Одоос 4 жил өмнө адууны арьс Баяуулгаас 53 мянгатай байсан. Өнөөдөр 8 мянгатай байна. Хоньны нэхийг бид нар Баяуулгын нэхийг бид нар 12,800 төгрөг өгсөн. Дунд говийг бид нар 12,500 төгрөг байсан. Өнөөдөр бид нар яаж ийн? Аваад нэхийг хайж ийн. Хаяхта мөнгөөр авч хайж ийн. Мөнгөөр зүгээр хайчихгүй. Годонд нь хаяхгүй шүү дээ. Сайхан цэвэр гадарч бид өөртөө амьдарч байгаа учраас ийм үнгүүдэд байгаагийн учир яг юундаа байдгийг. Яагаад тэр гардаг газар руу гаргаад явуулж болдгүй. Тэ бид нар сайхан одоо бид нар дотооддоо бэлдээд өгнө шүү дээ. 53 мянга байсан адуу найзлал өнөөдөр одоо ингээд 8 мянга болчиход бид нар одоо арай тэндүү байна. Энэ сайхан бэлтээрээ мадаачих хоёр гэсэн энэ сайхан одоо түүхийдэг яагаад бид эх орондоо бид нар ингээд ашиглаж болдгүй. Одоо тэрээс төр оролцсон болгон дампуураад байна шүү дээ. Яагаад адууны ярьсыг бид нар гаргаж болдгүй. Бүтэн тураатай гаргахгүй. Шалаа тураатай гаргахгүй гэдэг ингээд бүх юм одоо хогдоо хийж байна. Монголын түүхүүд ерөөсөө хогдоод хаягдчихжээ. 40-оос 60 мянга байсан 4-5 жилийн өмнө. Одоо Яагаад ингэж одоо энэ уршигаа гаргадаг юм яа энэ арьсны үйлдвэрүүнд ажиллахгүй байна. Нэг хоёр тэгээд гацаа гарч байгаа зах зээл алга. Тэгээ нэхий бол ерөөс авч байгаа газар байхгүй. Одоо ингээл хогон дээр. Тэгээ хогон дээр хайдагч газар болтгоо одоо. Одоо хоньны хөлн 3,500 шүү дээ. Тэний яг өнөөдөр нөхцөл байдалд бол хайж байна. Одоо яг юу ямаа ихтэл одоо нэг 30-аас 35 дээд. Хоньны хөлн 3,500 та. Адууны шир нэг 10 хөр нэг 5-аас 10 мянга. Үйлдвэр ширгээд нэг стандарт шир бол яг 10 мянга. Одоо малын түүхий эдэн хогонтаар идэдэг гэдэд дотор нь бүгд хогонтаар ерөөсөө. Тэгээд энийг чинь малчт нь ойлгохгүй энд авчраад өндөр үнээр шахан гээл. Тэрийг чи ойлгохгүй шүү дээ. Үйлдвэртэй ажил өндөр үнээр энэ чинь юм явж бурлагдаж шүү дээ тийм ээ. Ерөөсөө энийг авах газар байхгүй. Одоо нэг юу бол хайж байна. За тэр өхрийн гэдэс хоньны цувта хайж байна. Одоо энэ хаях гээд энд байж л байна ерөөсөө. Одоо авах газар юм чи яах вэ? Энийг л одоо бид нар сайхан ашиглаж одоо энэ эх орондоо сайхан үйлдвэр явуулаад хийнд одоо ингээд тэр чи үйлдвэр ялгад өчтөн хүн ажил цаана бий болж тийм үстэй. Адууны сүүлийг одоо 9 мянгаар авч байна. Өхрөөс юуг нь авах юм? Шууд ингээд хайж байна. Том одоо цагаас бид нар үйлдвэр ширгээд бид нар 50 мянга төгрөгөөс үүдэж өнөөдөр 5 мянгатай л авчихсан. Одоо хөдөөнөх юм бол одоо ирэхгүй нэг юм бийдэгдэг. Битээ энийг өгөө танаа тээврийн хөсөлгөж ирэхээ хооронд танаас хөхүүрээ хийгээд зар. Хөхүүрээгээ зархаж 5 мянгаар аавна. 10 юутай нэг бугуйл хийх юм бол хүн ингээд худалдаа тавьчихна. Танаа 5 мянгаар өгч яах юм бэ? Битээ хүмүүсээ битээ өгөөд гэж хэлдэг би. Чэнжүүд хайж ийн гэж байгаа юм. Бид нар одоо аваад өгдөг газар бол өгнө шүү дээ. Адаглаа 500 авдвал бид нар өгнө шүү дээ. Авахгүй байна. Одоо ингээд замдаар ингээд нэхээ ингээд хайчдаг. Хүмүүс авахгүй хайчдаг. Өлөнгөө аваад хайчдаг. Тэд нар бид нар яах вэ? Бөөрүүлээд тэр өвгөний нөгөөд хогийн зүгт авч хайдаг. Энийг одоо экспорт хэрэгтэй байна. Гац нь гаргаад одоо хаашаа байдээ одоо дэндүүн гаргаад хоёрдугаар тэгээд хаана ямар зах зээлийн дэж гаргах хэрэгтэй. Одоо энэ чинь энэ имэйлт бас нэг аж үйлдвэрийн салбар байгууллагууд ингээл одоо хэдэн жил болж байгаа баригдсан ч юм байхгүй нэг тамашаа татсан нэг эзгүй хашаал байгаа шүү дээ. Одоо ингээ үйлдвэр ашиглалтноор бол бас нэг 5-10 зас нэмд юм уу бодохоор авах авч байгаа газар байхгүй.
Цааш явах газар байхгүй. Авьяа аваад борлуулдаг зах зээл байхгүй. Одоо энэ хашаанд бид нар ингээд сарлаг, адуу, өхөр, нэхий бүх түүхийдээ хураадаг байсан. Ингээд машин зогсох зайгүй байдаг байсан байхгүй юу? Өнөөдөр одоо ингээд бид нар одоо ганцхан ямааны арьс л авч байна. Өөр түүхэд авах нөхцөл алга. Одоо манай ашиг түүхэд аваад бид нар яах юм? Буцаагаад хог дээр авчиж үнтэй хаях гэж шүү дээ. Хайж дээ.